Өдрийн мэнд хүрээ үзэх сонсогчдоо би өмгөөлөгч Болд Эрдэнэ байна. Та бүхэнд терминал 1 дэх хөтөлбөр хууль эрх зүйн болонгийн шинэ дугаарыг хүргэж байгаад таатай байна. За одоо цагт бизнес эрхлэх нь зөвхөн бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргахаас гадна эрх зүйн орчныг судлах, компани бүтэц, гэрээ хэлцэл, татврын зохицуултыг судлах зэрэг бизнес эрхлэгчдэд олон талт асуудлыг оновчтой шийдвэрлэхийг шаарддаг болсон. Компани байгууллагатай хийсэн жижиг алдаа хүртэл цаашлаад тухайн компанид нэлээд том эрх зүйн маргаан авчрах, татврын эрсдэл үүсгэх зэрэг ийм асуудлуудыг үүсгэдэг. Иймд өнөөдөр бид бизнес эрхлэгчдийн хувьд нэлээд чухал сэдэв болох бизнесээ хэрхэн хуульд нийцүүлэх вэ сэдвийн хүрээнд ярилцах болно. Өнөөдрийн зочноор өмгөөлийн Цэц партнерс хуулийн фирмийн гүйцэтгэх захирал өмгөөлөгч Лавгсүрэн оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн энэ нэвтрүүлэгтээ урьсанд баярлалаа. Та манай үзэх сонсогчдод зориулаад өөрийгөө нэг танилцуулаад өгөөч. Хуулийн салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна. Аль салбар эрх зүгээр нь илүү мэрэгшиж ажилладаг вэ гэх мэтчлэнгээр. Эрх зүйч мэрэгчлэр 2014 онд төгссөн. Түүнээс хойш ер нь өмгөөллийн салбарт өмгөөлөгчийн тусалгаас ахгуулаад өмгөөлөгч тэгээд хуулийн фирм үүсгэн байгуулад доктортой бас фирмийн үйл ажиллагаагаа хөгжүүлээ явж байна. Яг мэрэгжиж байгаа салбар гэвэл бизнесийн эрх зүй, иргэний эрх зүйн салбар тийм ээ. Иргэний эргүүд дээр төлхөө ажиллаж байна. Ялангуяа бизнесийн эрх зүй гэхээр илүү өргөн утгаараа зөвхөн хэрэг маргаан гэж хязгаарлахгүйгээр нөгөө компани зөвлөх үйлчилгээ тал руугаа бас нэлээд ажиллаж байна. Тэгэхээр бизнесийн эрх зүйгээр мэрэгжиж байгаа өмгөөлөгч гэж хэлж болно. Ойлголоо. Би болохоор өнөөдөр ер нь бол бизнес эрхлэгч. Тэр дотроо хуулийн этгээд дээр бизнес эрхлэгчдэд хамааралтай хуулийн асуудлыг ярья гэж бодож байгаа. Монгол улсад бол бизнесийн чиглэлээр ашиг олох зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдүүдийг харуул дийлэнх нь компани байдаг юм байна. Бизнес эрхлэгч нар компани үүсгэн байгуулах тэр цаг үед хуульчаас зөвлөгөө авах нь бага юм байна. Тэгэхээр миний эхний асуулт болохоор танаас ер нь бизнес эрхлэхээр одоо шийдсэн тэр цаг үеэс хуульчаас зөвлөгөө авах, хуульчтай зөвлөлтөх нь ирээдүйд гарах ямар эрсдлээс сэргийлэх боломжтой юм бол? Ер нь энэ шүүхийн практикуудыг харвал маш олон эрсдлүүд байгаа. Эхлэлтийн цэг дээр тодорхойгүй байдлуудаа ер нь томьёолоод мэрэгжлийн хуульчаас зөвлөгөө авах нь эрг үр дагаврууд бол их олон авчирдаг байхаа гэж харж байгаа. Миний хувьд ч гэсэн одоо энэ зөвлөх үйлчлэгээ үзүүлээ явж байгаа компаниуд маань шинэ бизнес рүү орох эсвэл үйлчлүүлэгч иргэд маань бизнесийн харилцаагаа илүү хуулийн этгээд хэлбэрээр явуулах ч юм уу. Энэ тохиолдлууд дээр зөвлөгөө авч байгаа тохиолдлуудыг харахад бол яг хуульчаас зөвлөгөө аваад тэр ажиллаа эхэлсэн хүмүүсийн эрсдэл үр дагавар бол илүү эрэг байдаг. Жишээл хамгийн наазахын жишээ нь хөрөнгө оруулалтын асуудалтай. Ер нь аливаа бизнес дээр хөрөнгө оруулагч гэж том оролцогч байгаа. Тэгвэл нөгөө хөрөнгө оруулагч тал маань хөрөнгө оруулалтаа би өгөөжөө хэрхэн авах юм ба гэдгээ тодорхой болох хэрэгтэй байдаг. Нөгөө талаасаа хөрөнгө оруулалт аваад тэр бизнесийг эрхэлж байгаа хүн маань тэр хөрөнгө оруулагчийн эрх шиг хэрхэн хамгаалах вэ? Мэдээж тэр хөрөнгө оруулалтыг аваа явж байгаа ч гэсэн өөрөө тэр бизнесээс өгөөж хүртэх хэрэгтэй байгаа тийм. Гэх мэтчил. Ингээд нөгөө хоёр хүн маань яг одоо амьдрал дээр бол юу болж байгаа нөхөр нөгөө хоёр хүн маань хоорондоо уулзж байгаа л та хөрөнгө оруулаач би ингээд өгье гэл ингээд амар сайхан тохиролцдог ах トゥ найз нөхөд тийм ийм харилцаан дээр тулгуурлаад хоорондоо итгэлцлийн үндсэн дээр явдаг. Бараг л бичгээр гэрээ байгуулад хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ч юм уу алдагдлыг хэрхэн хуваах юм ашгаа хэрхэн хуваах юм гэдэг ийм тохироонуудаа хийхгүйгээр явчихдаг. Ингээд хожим нь нөгөө бизнес ашигтай ажиллах тусмаа нөгөө санхүүгийн чадамж ихсэн. Тэгэхээр илүү хин нэг нь арай илүү өгөөж авах хэрэгтэй юм шиг болоод эхэлнэ. Эсвэл би гардаж хийж байгаа учраас их ашиг авах хэрэгтэй. Эсвэл нөгөөх нь би эхлэлтийн хөрөнгө оруулалтын шийдвэр учраас их ашиг авах хэрэгтэй гэдэг ч юм. Ингээд үйл ойлголцол үүсдэг. Ингээд нөгөө шүүхтэр үүсэж байгаа маргаан хэрэг ачааллууд нэмэгдэж байгаа юм болоо гэж харж байгаа. Хуульчтай байгаад ирэхээр ямар давуу тал байна вэ гэхээр нэгдүгürt энэ тодорхойгүй байдлуудыг хоёр талыг хоёулангийн суулгаж байгаад магадгүй хоёулаа өөрийнхөө хуульчийг суулгаж байгаад яг нөгөө ямар ч маргаан гараагүй ирээдүйд нэг зорилгод тэмүүлж байгаа хоёр хүн байна.
нийтлэг эрх ашигудаа гэрээндээ тусгадаг тийм ээ. Тэгээ бичгээр байгуулагдсан гэрээ бол хууль зүйн хувьд хүчин чадал өндөртэй хожимын шүүхийн маргаан гарахад ямар одоо эерэг давуу талуудыг авчрах вэ гэдэг бол одоо хуульчид бид мэдж байгаа. Энгийн иргэд энэ тал дээр илүү мэдлэгтэй болох хэрэгтэй. Хуульчаас зөвлөгөө авдаг, аливаа харилцаагаа бичгийн хэлбэрт буулгадаг иймэрхүү наазахын одоо бизнесийн соёл те имэйлээр харилцаад баталгаажуулдаг. Эсвэл уулзалт ярилцлага хийгээд түүнийгээ тэмдэглэл хөтэлдэг ч юм ингээд эхлэлтийн зэг дээрээ тодорхойгүй байдлуудаа тодорхой болгодог. Энэ дээр хуульчийн дэмжлэг бол нэлээд өндөр ач холбогдолтой гэж хардаг. За ойлголоо. Та сая хөрөнгө оруулалтын талаар дурдлаа тий. Би бас яг энэ шүүхийн практик дээр харахад за компани байгуулж байгаа хамтран ажиллаж байгаа хүмүүсийн хувьд болохоор энэ хөрөнгө оруулалт юм уу эсвэл зээл юм уу хамтран ажиллаж байгаа мó гэдэг нөхцлүүд нь тодорхой биш байдаг тий. За тэр тусмаа бичгийн хэлбэр дээр бол бүр буугаагүй байдаг. Миний дараач асуулт болохоор за гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж байгаа тий. Тухайн компани 25 ба түүнээс дээш хувьцааг гадаадын иргэн хууль этгээд эзэмшдэг бол гэдэг. За гадаадын хөрөнгө оруулалттай компани хувьд за тэр дотор нь бас мэдээж Монгол улсын иргэн хувьцаа эзэмшдэг тохиолдолд за энэ компани үүсгэн байгуулах болон энэ хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин гэдэг юм уу хөрөнгө оруулалт тал дээр илүү онцлог зүйлс байгаа юу? За гадаадын хөрөнгө оруулалт дээр хуулийн этгээдийг байгуулахтай холбоотойгоор бол хуулийн шаардлагууд байгаа. Жишээ нь хамгийн наазах нь одоо $100,000 хөрөнгө оруулалт гэдэг тухайн гадаадын иргэн хуулийн этгээд оруулаад энэ компани үүсгэн байгуулах тийм ээ юм байгаа. Зүгээр яг Монголд гадаадын хөрөнгө оруулалтын бодит одоо кейс гэх юм уу те хин хаашаа хөрөнгө оруулаад байна гэж харахаар гадны хөрөнгө оруулагчид манай уул уурхай ихээр оруулж байна те. За энэ бол мэдээж маш том тоглолтууд явж байгаа гэсэн үг шүү дээ. Бизнесийн хувьд, эргэлтийн хөрөнгөний хувьд гэх юм уу. За ингээд ирэхээр гэрээний одоо нэг үнийн дүү өндөр, ашиг алдагдал өндөр болоод эхэлнэ. Яг л нөгөө гадныхны нэг авах чанар байна. Гэрээ хийхийг хэрэмэлцдэг тийм ээ. Манайхны бодоход монголчуудыг бодвол гэрээ байгуулъя гэдэг. Гэхдээ нэг суулт бол байгаа нь бас л нэг тийм хуульчийн дэмжлэггүй хийгээд тах шиг байна. Жишээлбэл хамгийн олон одоогийн хөрөнгө оруулалтууд хамгийн олон хэрэг маргаануудын юу байна гэхээр хятадын хөрөнгө оруулагчид манай уул уурхайд хөрөнгө оруулж байна. Гэхдээ тэн дээрээ одоо мэргэжлийн хуульчаас зөвлөгөө аваагүй бас л нэг тийм ямар шугамар байдгийг ямар нэгэн байдлаар ихтгэлцэл бий болол түн дээрээ үнслээд яваад тах шиг байна. Ингээд гадаадын хөрөнгө оруулагч нар маш ихээр одоо хохирж үлдсэн юм кейсүүд байна. Шүүх дээр явж байгаа. Хэдэн 10 дээр бомаар хөрөнгө оруулалт хийдэг. Ашигаа болоод ирэхээр нөгөө хөрөнгө оруулагчд маань яг тохирсон хэмжээний өгөөж өртөж чадахгүй байгаа. Ийм асуудлууд шүүхээр маш их явж байгаа. За ингээл маргаан руугаа ороод бид нар ингээд аль талаас нь ч байсан те би хөрөнгө оруулагч тал эсвэл хөрөнгө оруулалт авсан талж бай ер нь харахаар маргаан юун дээр өрнөх вөхөр гэрээний нөхцөл рүүгээл орж өргөн тийм ээ. Гэрээний нөхцөл дээр анх юу гэж заасан хэдэн жил байх хэвээр өгөөжийг хэрхэн өгөх хэвээр хизээнээс өгөх юм татвараа хизээний төлөө татврын дараах ашигасаа өгөх юм уу татврын өмнөх ашигасаа маш олон асуудал байдаг. Тэгээд үндэсний компаниуд дотооддооч хөрөнгө оруулалтуудаа бас ингэ шийдэж явж байгаа. Аль алин дээр нь гэрээгээ ер нь илүү сайн хийдэг хуульчтай байх хэрэгтэй л гэж харж байгаа. За миний дараач асуулт болохоор за бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд за өөрсдийнхөө өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжилж байгаа гэрээ хэлцлийг яагаад хуульчаар хянуулах ёстой юм бэ? Энэ дээр та ямар байр суурьтай байдаг вэ? За ер нь хуульчийн мэргэжлийн үнцэн гэдэг юм би бас одоо яг энэ ярилцлагынхаа гол зүйл болгоод ярих юм болов гэж бодож байна. Яагаад гэвэл ер нь яагаад хуульчд хандах хэрэгтэй юм бэ? Тэ ийм асуудал. Хуульч үнэтэй гэдэг ч юм уу. За тэгэхээр хуульчд ер нь нэг юм хоёр л давуу тал өгöd баг. Нэгдүгээрт тэр хүмүүс яг энэ мэргэжлийг эзэмссэн байна. Онлын хүрээндээ. Тэгээд дадлага туршлагатай болж иж энэ эрхээ авч байна. Хуульч буюу цаашлаад өмгөөлөгч эрхээ авч байна. За энэ хүмүүс яагаад үнцнийг бий болгож байгаа юм гэхээр ийм төрлийн хідэн 10 маргааныг одоо маргаанд орж ажиллаж байна те. Тэгэхээр яах вэ гэхээр хамтран ажиллах гэрээ байлаа гэж бодоход би хамтран ажиллах гэрээтэй холбоотой 10-20 маргаанд ороо ажилласан. Яг энэ гэрээний хувьд ямар асуудал үүсдэг вэ? Хөрөнгө оруулагч талдаа ямар асуудал үүсдэг вэ? Хөрөнгө оруулалт авж байгаа талдаа ямар асуудал үүсдэг вэ гэдгийг урьдчилаад харж чаддаг болов уу гэж харж байгаа. Хуульчийн үнц нь ердөөсөө энд баг.
Урьдчилаа та хоёрын одоо та хоёр нэгэндээ итгэж байгаа ч гэсэн хожим нь магадгүй итгэлцэл за харилцааны асуудлаас болоод ч юм уу итгэлцэл байхгүй болоход ийм асуудал төр чинь маргаан дагуулдаг шүү. Тэгэхээр энэ маргаан дагуулах зохицуултын хувьд та хоёр маань ингэж шийдэх ёстой шүү гэдэг. Хуульчин мэргэжлийн үнцэн л хамгийн наацхийн эхлэлтийн цэг дээрх үнц нь бол энэ тугай. Тэгээд мэдээж хуульчдын мэдлэг, туршлага, мэргэжсэн байдлууд бол нэмэлт одоо үнцийн эерэг үр дагавруудыг бол авчирч өгнө л дөө. Хүн бүрээсээ хамаарат тий. Та манай үзэгч сонсогчдод зориулаад за одоо юу гэдэг үйл ажиллагааныхаа чиглэлээр нэг компанитай гэрээ байгуулах чилээ гэж бодъё. Тэгвэл та тухайн гэрээтэй танилцахдаа зайлшгүй анхаарч харах ёстой зүйлс нь ийм зүйл байдаг юм а гэдэг нэг зөвлөгөө өгөөч. За ер нь аливаа төрлийн гэрээг байгуулахад анхаарах зүйл бол хамгийн гол хэсэг бол эрх үүрэг хариуцлагууд л байгаа л да. За А тал ямар эрх хэтлэх юм те ямар үүрэг хүлээх мөн Б адилхан. За эрх үүрэг хариуцлага маань бол яг энэ гурван хоорондоо харилцан хамааралтай болчихж байгаа. Үүргээ зөрчих юм бол ямар хариуцлага хүлээх юм бэ гэдэг нь илүү наривчнал зааж өгдөг тийм ээ. Та одоо юу гэдэг ийм бараа бүтээгдэхүүнийг яг ийм хугацаанд л нийлүүлэх хэрэгтэй тийм. Энэ хугацаанд нийлүүлэхгүй бол хариуцлага гэдэг заалт дээр алдан гэдэг юм уу, торгуул гэдэг юм уу. Энэ хугацаанд үүргээ гүйцэтгэхээс үүсэлтэйгээр учирсан хохирлыг төлөх байдаг юм тийм. Магадгүй цаашлаад энэ үр дагавраас үүдэлтэй би өмгөөлөгч авч өөртөө чинь шүүхтэлцэж асуудлаа шийдвэрлэл тэр өмгөөллийн хөлсөө танаас шаардах хэрэгтэй гэдэг юм гэх мэтлэн энэ эрх үүрэг хариуцлагын зохицуултууд бол хамгийн чухал. Мэдээж гэрээний хамгийн гол нөхцөл гэж яригддаг зүйл бол одоо үн хөлс юм уу те гол нөхцөл гэдэг нь би магадгүй хотлон худалдаа авах гэрээ байгуулж байгаа бол гол нөхцөл нь би танд мөнгөө төлөх ёстой та зөвлөлөө тухайн хөрөнгөө шилжүүлэх ёстой. Энэ бол гол нөхцөл мэдээж байна. Гэхдээ яг гэрээн дээр гэрээ болгон дээр ингээл хуульчд суухаараа аль талынхаа өөрийнх нь талаа би одоо юу гэдэг нэг худалдаа авах гэрээ байлгаад худалдаа авагч тал байж байгаа бол худалдаа авагчийн эрхүүдийг худалдаа авагчийн үүргүүдийг худалдаа авагч үүргээ зөрчүүл ямар хариуцлага хүлээх нь вэ гэдэг хариуцлага талаас нь энэ гурыг л илүү детальны хардаг. Тэгэхээр ер нь зөвхөн хуульчаас зөвлөгөө авахгүйгээр гэрээ байгуулж байгаа бизнес эрхлэгчд иргэд байна уу, аж ахуйн нэгж хуулийн этгээдүүд байна уу, гэрээ байгуулахдаа өөрийнхөө эрх, үүрэг, хариуцлага энэ гурыг тогтмол хянаад тэн дээр эн чинь заавал нэг юм хуулийн үг үсэг оруулахгүй ч гэсэн гол санаагаа оруулах нь чухал тийм ээ. Манай иргэний хуулийн зохицуулт бас тийм байгаа гэрийг тайлбарлахтай холбоотой. Тэр яг гэрээний бичигдсэн үг үсгээр нь ойлгож тайлбарлана гэсэн нэг юм агуулга байгаа шүү. Тэгэхээр та өөрөө ямар санаа, ямар тохиролцоо нөхцөлийг тусгамаар байгаа түүнийг бол нээлттэй тусгана. Манай иргэний эрх зүйн одоо чөлөөт гэрээний чөлөөт байдлын зарчим гэдэг шүү дээ. Бас гэрээ хязгаарлалт тавьж байгаа тун цөөхөн. Тэгэхээр эдгээр нөхцлүүдэд мэддэг байх хэвээр мэдгүй байлаа гэхэд өөрийнхөө санааг тусгаад явдаг байх хэвээр юм л гэж харж байна. За ойлголоо. За хуулийн этгээд нэг хуулийн этгээд одоо өөр хуулийн этгээдтэй гэрээ байгуулчлаа. Гэрээн дээрээ тохиролцоо юмнуудаа тодорхойлуулчихлаа. Таны хэлснээр эрх үүрэг хариуцлагуудаа нэг талаад харчлаа. Байгуулах байгаа гэрээ нь мөн байна гэж бодъё. Гэрээний хэрэгжилтийн явцад ер нь юун дээр анхаарах хэрэгтэй юм? За гэрээний хэрэгжил яг зөв асуулт та тийм. Бид нар магадгүй гэрээ байгуулахдаа ч юм уу айгуу сайн хуульчаас зөвлөгөө аваад маш сайн гэрээ байгуулсан байж болно тийм. Гэрээний нөхцөл хэрэгжилтийн явцад тэр нь одоо ямар хугацаатай байх нь үл хамааран гэрээний хэрэгжилтийн явцад нөхцөл байдал өөрчлөгддөг тийм ээ. Одоо магадгүй бидний хамгийн сайн мэддэг ковидын нөхцөл байдал ч юм уу. Нөхцөл байдал өөрчлөгдөхэд гэрээний эрх үүрэг өөрчлөгдөх ийм боломжууд байдаг. Ер нь хууль зааснараа ш тийм. Тэгэхээр нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа үед бид нар гэрээгээ түүнд хэрхэн зохицуулж харилцаагаа ингээд хадгалж доктортой хин эндээ ашигтай явуулах вэ гэдэг талаас харах юм бол түүнийхээ одоо явц дундах өөрчлөлтүүдийг илүү баталгаажуулах хэрэгтэй. Жишээлбэл харилцан албан бичиг хүчин те. За нөхцөл байдал ийм бидний гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал ийм болж өөрчлөгдлөө. Тэгэхээр хоёулаа гэрээнийхээ нөхцөлийг ийм нэмэлт өөрчлөлт оруулъя гэдэг ч юм уу те. Эсвэл одоо би нөгөө хугацаа заасан үүргээ биелүүлэхгүй бол хугацаагаа хойш тавих ч юм уу ингээд албан ёсоор бичгээр энэ бичгийн соёлд бас анхаарах хэрэгтэй гэж хараад байгаа. Бичгээр баримтуудаа үлддэг болчих юм бол магадгүй хожимын шүүхтэр маргаан үсгэд ч гэсэн танд хэрэгтэй. Бичгээр нөгөө тал руугаа тоот явуулдаг. Нөгөө тал маань ч гэсэн бичгээр хариугаа өгчдөг. Тэгэхээр чи энэ гэрээний хэрэгжилтийн явцад нөхцөл байдал өөрчлөгдсөнийг нотолж байгаа хамгийн гол баримт болно. За агуулцтууд хийж байгаа бол тэмдэглэл үлдэх те байлцсан талууд нь гар үсгээ
зурдаг ч юм уу. За нөгөө дууд өрсний бичлэг гэдэг те. Дууд өрсний бичлэг бол харилцан хоёр тал хоёулаа зөвшөөрж байгаа бол тэрийг сайхан тавьж байгаад ингээд нотлох баримт болгоно. Тэгэхээр чи нөгөө яг нэгэнт бичгээр үйлдсэн нэмэлт өөрчлөлт юм уу тэр нөхцөл байдлын өөрчлөлтийг эсвэл дууд өрсний бичлэг энэ хорлын тэмдэглэгээд хөдлөшгүй юм цаасан баримтуудаар дууд өрсний бичлэгээр ч юм уу хийгээ явчихаар хожим нөгөө хүмүүс маань бас илт ингэж гүрийж мэлзэх юм боломжуудыг бас хязгаарлаж байгаа шүү дээ тийм. Аль талдаа ашигтай гэрээний үүргээ шударгаар биелүүлэх гэсэн иргэний хуулийн нэг зохицуулт зарчим байгаа тийм. Энэ зарчмын хэрэгжилтэд хамгийн гол зүйл бас энэ мөн л тоо. За миний анзаарснаар бол манай бизнес эрхлэгч нар хуулийн этгээдүүд за гэрээг цуцлах, гэрээг татгалзах хоёрыг бол ялгадгүй юм билээ. Мөн гэрээг цуцлахтаа нэг юм ам байдлаар цуцалдаг юм лээ. Танахта би одоо ажиллахаа байсан. Танаа гэрээ одоо юу гэдэг нь таалагдахгүй байна гэдэг юм уу, хэрэгжихгүй байна гэдэг юм уу, тийм байдлаар цуцалдаг юм лээ. Та тэгэхээр энэ гэрээнээс татгалзах цуцлахыг нэг тайлбарлаад өгч. За гэрээ цуцлах, татгалзах хоёр яг энэ дээд шүүхийн нэг юм тайлбарууд байгаа. За гэрээнээс татгалзах асуудал бол нөгөө тал гэрээний үүргээ зөрчөөд за нэмэлт хугацаа тогтоогоод ч юм уу тэр үүрэг нь биелэгдэх боломжгүй болоод ирвэл гэр одоо ер нь энгийн арай илүү энгийн ойлгомжтой ойлгохын тулд энэ гэрээнээс одоо би татгалзаж гарья гэсэн логиктэй санаа тийм. Энэ гэрээнээс гарахаар яах вэ гэхээр үр дагавар нь тухайн татгалзах үе хүртэлх өгсөн авсан зүйлээ харилцан буцаах юм зохицуулт өгсөн авсан. Би одоо ийшээгээ бараа нийлүүлсэн байж байгаа нөгөө тал мөнгө төлөхгүй бол бараага буцаагаа авдаг юм тийм. Гэрээнээс татгалзах асуудал. Цуцлах гэдэг маань бол нэг талын санаачлагаар хийгддэг. Би одоо гэрээндээ тухайн нөхцлүүд нь илүү заагдсан байх хэвээр. Гэрээний энэ үүргийг биелүүлээг бол одоо нөгөө тал нь гэрээг дангаараа цуслах хэрэгтэй. Гэрээ цуслалцсныг нотлох баримт бол ялангуяа хамгийн түгээмэл бидний мэдэх кейс бол зээлийн гэрээ тийм. Банк эрх бүхий этгээдээс олгож байгаа зээлийн гэрээн дээр нэг ийм заалт бүх гэрээн дээр байдаг. Гэрээний үүргээ удаа дараа зурс хоёр бо түүнээс дээш графика зурсан бол гэрээг банкны санаачлагаар цуцлаад барьцаа өрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэдэг ч юм. Тэгэхээр банк яах вэ гэхээр мэдээлэл өгдөг те. Гэрээ цуцлсан болохыг мэдэгдэе. Ингээд бичгийн баримт үлдэж нөгөө талдаа мэдэгдснээр гэрээ цуцлагдсанд тооцно гэсэн ийм үр дагавруудтай. Ер нь эцсийн энэ хоёрын адилхан нэг зүйл нь бол тэр гэрээ цаашдаа хэрэгжих боломжгүй болж байгаагаар адилхан байна. Цуцлахын хувьд бол тэр гэрээ цуслагдах өдрийг одоо хүртлэх одоо гүйцэтгсэн үүрэг бол хадгалагдаж үлднэ гэсэн нэг юм хууль зөвөр дагавруудтай байгаа. Гэрээ цуслах дээр түрүүн таны асуултанд нэмж хэлэхэд амаар цуслаад байна гэж яриад байгаа тийм. Амаар цуцлж байгаа маань хожим нөгөө шүүхийн марга болоод ирэхээр цуцлснаа нотлох хэцүү болчихно тийм. Тэгвэл цуцлсан гэхээр нөгөө талаас цуцлсан өдрийг хүртэлх үүргийн асуудал яригадаад байна шүү дээ. Тэгэхээр гэрээ цуслагдсан юм уу, цуслагдаагүй юм уу гэдэг дахиад маргаан үсэт байгаа. Тэгээд гэрээ цуслах асуудлыг хүртэл нөгөө л нэг хариуцлага, гэрээний хариуцлага би түрүү ярьсан. Тэгээд гэрээний хариуцлага хэсгээр тусгаад ямар тохиолдолд цуслагдсан гэж үзэх юм, бичгээр мэдэгдэх юм уу, имэйл цахим шуудангаар мэдэгдэх юм уу гэх мэтчлэн бас нөгөө талдаа танилцуулах, гардуулах үүргүүд бас байгаа л та. Энтэйг уялдаатай явна гэсэн үг. За ойлголоо. Миний дараагийн асуулт бол за бизнес эрхлэгч нар гэрээ байгуулахдаа гаргадаг нийтлэг алдаа гэвэл ер нь ямар алдаанууд байна? Та энэ дээр зөвлөгөө өгөөч. За гэрээ байгуулахад гарч байгаа алдаа олсон л доо. Ер нь бол хамгийн наацх нь бүр хамгийн энгийн алдаа бол гэрээгээ яг үнэ хэлэхэд эхнээс нь дуустал бүтэн уншдаг. За ихэнхдээ гэрээг хэн боловсруулж байгаа вэ гэхээр тухайн нийлүүлэгч ч юм уу те би байр зарах гэж байгаа бол байр зарж байгаа тал гэрээгээ. Би ажил гүйцэтгэх гэж байгаа бол ажил гүйцэтгэж байгаа тал гэрээгээ бэлддэг. За нөгөө нэг тал нь гэрээгээ бэлдээд байна вэхээр ямар үр дагавар үүсэх вэ гэхээр өөртөө ашигтай л гэрээ хийж байгаа те. Магадгүй бүр сайн хуульчаас зөвлөгөө аваад бүр л өөртөө ашигтай нөхцлүүдийг тийм тусгаж байгаа. Тэгэхээр нөгөө талыг чинь бэлдсэн өөр тэр талдаа ашигтай байгаа гэрээг та яагаад уншихгүйгээр гарын үсгээ зураад байгаа юм те. Энэ бол хамгийн том алдаа. За тэгээ хожим шүүх дээр маргаа үсгээр ийм нөхцөл байсан эсхийг нь бараг мэдэхгүй явж байгаа чинь те. Тэгтэл манай иргэний үйл дээр нэг юм зарчим байгаа. Хуулийг мэдэхгүй байх нь буруу ойлгосон нь
Хуулийг хэрэглэхгүй байх, хариуцлагаас чөлөөлөх хүнсэл болохгүй гэсэн иргэдийн эрх зүйн нэг юм зарчим байна. Тэгэхээр та тэр хуулийн заалтыг, гэрээний заалтыг мэдгүй байна уу, уншаагүй байна уу, ойлгосон байна уу, ойлгоогүй байна уу хамаагүй. Яг гэрээн заасан байгаагаар хариуцлага хүлээх буюу тэр үүргийг хүлээж явдаг учраас гэрээнийхэн зүйл заалт болгоныг уншдаг, өөрийнхөө санаж бодож явж байгаа. Би ер нь яагаад ийм эрхтэй байж болохгүй юм гэдэг тэр эрхийг ч юм уу. Нөгөө тал ийм үүрэг, энэ үүргийг нөгөө тал заавал хийх ёстой шүү дээ гэдэг үүргийг оруулдаг ч юм уу. Гэрээгээ уншаад өөрийнхөө гол санаануудыг тусгадаг байвал зүйтэй. Мэдээж мэрэгжлийн хуульч, мэрэгжлийн өмгөөлөгчөөс зөвлөгөө дэмжлэг авбал танд бас давуу тал өгнө л гэж хэлэх байна та. За гэрээний эрх зүй, гэрээтэй холбоотой маргаан ярихлаар за хуульчдын дунд шүүхийн танхимд яригддаг нэг асуудал бол гэрээний хүчин төгөлдөр байдал гэдэг зүйлс яригддаг тий. За тэгээ хүчин төгөлдөр бас тооцоолыг энэ нөхцөл байдлыг нэг тайлбарлаад өгөөч. Ер нь гэрээний хүчин төгөлдөр байдал гэдэг нь юу хэлж байгаа юм бол? За ер нь альва хилцэл, байгууллагын хилцэл болгон хүчин төгөлдөр юм уу эсвэл хүчин төгөлдөр бус яг нь хууль зүйн гэлгээр юм болж байгаа. Энгийн иргэд хууль эрх зүйн мэдлэггүй хүмүүст хэлэхэд бол энэ яг байгуулагдах цаг үедээ хүчинтэй байсан хүчингүй юу гэдээ ярьчвал их зүгээр баг. За хүчин төгөлдөр бус үе дээр хүчингүй байх юм олон нөхцлүүдийг хууль заасан байгаа. Хамгийн наазах нь хууль зөрчсөн. Тэ хууль зөрчсөн бол тэр бол хүчин төгөлдөр бус болно. Хууль заасан хэлбэрийн шаардлага хангаагүй бол хүчин төгөлдөр бус болно гэдэг ч юм уу. Ийм хамгийн түгээмэл кейсүүдийг нь ярьчээ тэ. 4 үзүүлж хийсэн бол хүчин төгөлдөр бус байна гэдэг. Ингээд хүчин төгөлдөр бус байснаас ямар үр дагавар үүсэх вэ гэхээр яг тэр гэрээд чинь заасан зарим таны нөхцлүүдэд хэрэгжүүлэх юм боломжгүй байдлыг бий болгоно. Жишээлх юм бол алтан шаардах нэг юм эрхүүд байдаг. Тэ манай ихэнх гэрээнүүд дээр нөгөө тал үүргээ биелүүлэхгүй хугацаанд биелүүлээг бол алдан тоосно гэдэг юм заалт байдаг. Тэгтэл талуудын хооронд байгуулагдсан худалдаа авах гэрээ магадгүй үйл хөдлөлийн дөрөнгө худалдаа авах гэрээ ихэд хуульд бол бичгээр байгуулад нотариотоор оруулах ёстой гэсэн юм хуульчилсан шаардлагатай хэлбэрийн хувь тавигдах шаардлага. Тэгтэл энэ гэрээг одоо бичгээр байгуулаагүй гэдэг юм нотариотоор оруулаагүй байх юм хүчин төгөлдөр бос болчихно. Яг хуулийн хүчин төгөлдөр буюу хүчингүй гэрээ болчихно. Тэгэхээр шаардах буюу одоо тэр гэрээн дээр мөнгө авч чадахгүй 100 сая төгрөг авах хэрэгтэй байтал бага хугацаа алдчихлаа. Гэрийн заасны дугаар алданг нь 50 саяыг авах хэрэг байж идэг. Нөгөө гэрээ минь хүчин төгөлдөр болчихвол хүчин төгөлдөр бос болчихвол юу нөгөө алдангаа авах те нэмээд бараг тэр байраач авч чадахгүй те хөрөх ч юм уу гэх мэтлийн сөрөг үр дагаврууд бол байгаа. Гэрээний хүчин төгөлдөр байдлын хувьд бол. За миний дараагийн асуулт болохоор за татврын ерөнхий хууль, за татврын эрх зүйн орчин за 2020 оноос хойш шинжлэгдээд нэг 5 жилийн үрийг үзэж явах шиг байна. За энэ хуульд хөнгөлөлт гэдэг юм уу, чөлөөлт гэдэг юм уу, тийм агуулгатай тодорхой өөрчлөлтүүд орсон гэж ойлгосон. За тэр тусмаа за жижиг дунд бизнес эрхлэгч нарт илүү хамааралтай заалтууд юм болов уу гэж харж байгаа. За бизнес эрхлэгчдийн хувьд татврын ерөнхий хууль, за бусдын татврын хууль тогтоомжоор ямар хөнгөлөлт, урамшлуулалт гэдэг юм уу, тэрийг идэх боломжтой байгаа вэ? Та энэ дээр нэг зөвлөд өгөөч. За татврын за бизнес эрхлэгчдээ ерөнхийдөө хоёулаа ярианы сэдвээ хуулийн этгээдүүд гэдэг тал руугаа, компани тал руугаа ярьсан учраас аж ахуйн нэгжийн орлогын албан татвар буюу энэ компаниудын татварт ногдуулж гол хуулийг ярих нь зүйтэй байх гэж бодож байна. За энэ дээр 2024 оны 8 сард нэг нэмэлт өөрчлөлт орсон. За энэ бол татврын тэр хөнгөлөлттэй холбоотой чөлөөлөх асуудал гэсэн үг. За тухайн компани энэ дээр би нэг хоёр зүйлийг ярьж байна. Нэгдүгээр энэ улсад төлөх татврын хэмжээг бол бид нар ингээд нөгөө хуулийнхаа дагуу татвараа тайлбар. Миний тухайн компани орлого одоо 100 сая төгрөг би одоо 1% ч юм уу татвар төлөх юм боломжууд бол байгаа. 1% татвар гэдэг маань бол 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуй нэгжүүд. Тэгэхээр манай Монгол улсад нийтлэг одоо үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд бизнес эрхлэгч буюу аж ахуй нэгж компаниуд бол энэ татврын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой гэсэн үг. Яаж хамрагдах вэ гэхээр та нийт татварч одоо 100 саяг ч юм уу төлөх байлаа гэж бодоход тухайн төлөхөөс нь татврынхаа 100 сая байршуулсан татврынхаа албан тайлангаа гаргаад ингээд нөгөө татврын тайлангууд баталгаажсны дараа 90% буцааж өгнө.
90 сая төгрөгийг танд буцаага толгочно гэсэн. Инхээр та 10 сая төгрөгийн татвар төлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол борлуулалтын орлого 1.5 тэрбумаас доош байвал 1% татвараа төлөөд ингээ явчихна гэсэн. За хоёр дахь асуудал маань энэ татврын хөнгөлөлт чөлөөлтийн бодлого маань бусад одоо улс орны нийгэм, эдийн засаг, соёлын энэ чиглэлийг дэмжих энэ хуулиудтай холбогдсон. Өөрөөр хэлбэл би 100 сая төгрөгийн татвар одоо улсад төлөхөөр ингээ тайлан гарлаа. 100 сая төгрөгийн татвараа төлөхөөс түүний 10% нь одоо аливаа спорт, соёлын одоо үндэсний тэр хууль заасан нэлээд олон салбарууд хамгийн энгийн жишээ бол спортын нэг одоо сагсан бөмбөг одоо Монголд их хөгжиж байна те. Сагсан бөмбөгийн багт би 10 сая төгрөгийн ханд өглөө гэж бодоход тэр хандва шууд төлөх татвараас хасуулна. 100 сая төгрөгийн татвар төлөх ёстой байснаас 10 саяыг нь тэр спортын багт, спортын тамирчинд энэ нь бол яг олимпийн төрлийн спорт гэдэг хуулинд бол заасан. Тэгэхээр нөгөө аливаа компани аж ахуйн нэгж эрхлэгчдийн захирлууд нь ч байдаг юм уу, тууцсан ч байдаг юм уу, тэгээд бодлогоорч байдаг юм уу. Нэг аливаа төрлийн спортыг дэмжих юм нэг сонирхол байгаад байдаг те. Тэгэхээр яг түүн зориулж гаргасан санхүүжилт маань нийт татврынхаа 10%-аас хэтрэхгүй байгаа тохиолдолд шууд улсад байсан төлөх байсан татвараас асуулж болдог юм чөлөөлөлт байгаа. Тэгэхээр яг хөөөр бид нар нийтээрээ нийгмийн нэг юм хандлагыг зүгээр ажиглаад байхад улсад баахан татвар төлөөлөө энэ үр ашиггүй зардал ихтэй гэл нэг юм яриа байдаг шүү дээ. Тэгтэл энэ татврын саяын зохицуултын давуу тал нь юу байна вэ гэхээр та улсад төлөх 100 саяас 10 сая төгрөгийг нь яг тэр соёлын өвийг хамгаалах байдаг юм уу, тэр үндэсний спортыг эсвэл тэр бусад энэ олимпийн төрлийн спортыг спонсорлож хандив тусламж болгож илгээгээд тэр 10%-ийг шууд улсад төлөхгүйгээр өөрийнхөө одоо тэр сонирхолд нийцүүлээд тийм ээ. Тэгээд тэрний нэг араас нь их тийм нэг тийм тайлагналын асуудал байхгүй хэвээр. Яг л тэр спортыг яг боттой хөгжүүлж явж байгаа гэдэг хөрөнгө оруулалтад оруулж байгаа учраас. Тэр ийм давуу тал, ийм хоёр давуу тал байгаа. Тэгээд эдгээрийг бас татвар төлөгчд маань, аж ахуйн нэгжүүд маань мэддэг, аль болох одоо бас ашигладаг байх юм бол эерэг үр дагаврууд бол байна гэсэн. За ойлголоо үнэтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа. За миний дараагийн асуулт болохоор за та бүхэн хуулийн этгээд үйл ажиллагаандаа хуульчин зөвлөгөөг хэрхэн авах юм, тэр нь ямар үр ашигтай байдгийг талаар ярилцж байна. За одоо Монгол Улсын иргэний шүүхэд за хуулийн этгээд иргэн эдгээрийн хооронд одоо бизнесийн үйл ажиллагаатай холбоотой шүүхийн маргаанууд нилээдгүй их байдаг тийм. За таны бодлоор шүүхтэр одоо ийм их маргаан байгаагийн цаана ямар шалтгаан байгаа гэж харж байгаа вэ? За энэ хуулийн амин сүнс гэдэг ном байдаг тийм. Philosophy ном. За сүүлийн үед одоо академич Наран Гэрэлгуайн ер нь зөв миний анзаарсан зүйл шүү. Яаж хуулийг боловсронгуй болгох вэ те? Нийгмийн харилцааг илүү одоо хууль ёсны болгох вэ гэдэг юмнуудыг ингээд судлаад ирэхээр ёс суртахууны асуудал яригддаг юм шиг байна л да. Тэгээд эдгээр номнуудыг Наран Гэрэлгуайн тэр сүүлийн үед бичсэн ёс суртахууны номнууд бол уг нь бол хуулийн ном шүү дээ. Тэгээд ёс суртахуун төгөлдрчсэн байгаа газар бол яг үндсэндээ хууль хэрэггүй юм байна те. За тэгэхээр энэ шүүхтэр энэ олон маргаанууд гарч байгаагийн үндсэн хамгийн суур шалтгаан бол миний анзаарж байгаагаар ёс суртахууны асуудал. Хоёулаа анх уулзахдаа бичгийн гэрээ бид бол одоо өнөөдөр хуульчд бол бичгээр албачуул, бичгийн гэрээ байгуул те. Тэр саналуудаа бичгээр хийгээд зөвлөгөөнүүдийг өгөөд байгаа. Гэтэл энэ бол яаж ийм нөхөр би шүүхтэр тэр маргаан очих момент тэр танд ашигтай гэдэг талаас нь зөвлөгөө өгдөг. Гэтэл B2 анх тохирохдоо ямар нөхцөл тохирсон тэр нь бичгийн хэлбэрт буусан байна уугүй байдлаас хамаарат яг тэр хэлсэн ярьсандаа байдаг байх юм бол хизээч хожимын маргаа өсөхгүй гэсэн үг тийм ээ. За хамгийн анх дахь шалтгаан бол энэ хэлсэн ярьсандаа байдаггүй болсон байна. Тэгэхээр энэ ёс суртахууны доголдол гэх юм уу зөрчил гэх юм уу тэр академич Наран Гэрэлгуайн тэр бичиж гаргаад байгаа үнцэг бол ялч хүндсэн суурь шалтгаан мөнөөс мөн. За хоёр дахь асуудал бол яг энэ мэргэжлийн хуульчны хувьд олон энэ хэрэг маргаан дээр ажиллаж байгааг хувьд анзаарч байгаа зүйл бол гэрээний тодорхойгүй байдал. Гэрээ тодорхой байхгүй юм чинь би илүү мөнгө авмаар байгаагаа тэр сонирхолтой нийцүүлээд тодорхойгүй байгаа нөхцөл төр үндэслээд шаардлага гаргана тийм ээ. Нэг тал. Нөгөө тал нь гэрээ тодорхойгүй байгаа юм чинь
би ийшээгээ бас өөрөө би гардаад хамаг ажиллаа хийж хөрөнгө оруулагчтай ч юм уу бас илүү мөнгө өгмөөргүй ч юм шиг ингээд санагдаал. Эхлэхээр нэг тодорхойгүй байдал маань үл ойлголцлыг бий болгуулж байна. Ингээд үл ойлголцол маань эцэст шүүхийн хаалга татуулж ин талуудыг тийм. За тэгээд дүгнээд хэлэхэд товчхондоо бол нэгдүгээрт хэлсэн ярьсандаа байдаг энэ Монгол хүний мөн чанар хуучны одоо тэр ном зохиолууд дээр байж байгаа жудаг гэдэг юм уу мөн чанар ёс суртахуунлаг байдал бол хамгийн гол чухал байх. Яг энэ бизнесийн цэвэр бизнесийн өрх зүйн орчинд бол мэрэгжлийн хуульчийн дэмжлэгтэйгээр зөвлөгөө аваад энэ бичгийн баримтчгүүдэд илүү тодорхой наривчлалтай хожимд үүсч болох эрсдлүүдийг тооцоолсон байдлаар гэрээнүүдээ хийдэг байх юм бол шүүхийн маргаа бага байх юм болоо гэсэн юм тодорхойлж юм да. За баярлалаа. Миний дараагийн асуулт болохоор за ингээд хоёр компани хоорондоо гэрээ байгуулсан, тохиролцсон. За тэгээд гэрээн дээр маргаан гарсан, шүүхэд хандсан. За энэ тохиолдолд ер нь шүүхтэр байгаа маргаан дээр мэрэгжлийн өмгөөлөгч оролцуулах, за мэрэгжлийн хуульчаас зөвлөгөө авах нь ямар давуу талтай вэ? За зарим компанийн хувьд бол жишээ нь ингэж ойлгодог юм лээ. За угаасаа манай хийсэн ажил тодорхой, нөгөө талын хийсэн ажил тодорхой. За бидний авах мөнгө бол ийм хэмжээний мөнгө тодорхой. Ийм учраас бид нэр одоо нэмэлт зардал гаргаж гэдэг юм уу өмгөөлөгч авах шаардлагагүй гэж үзэх тохиолдлууд бол нилээдгүй ажиглагдсан. Тэгэхээр шүүхийн маргаанд өмгөөлөгч оролцохын давуу талыг та хэлээд өгч. За яг шүүхийн маргаан өмгөөлөгчийн давуу тал бол өмгөөлөгчийн мэрэгшил, ур чадвар, туршлага гэсэн нэг юм зүйлсээс бол хамааран ач холбогдол өндөртэй. Жишээлх юм бол ялангуяа энэ бизнесийн иргэний эрх зүйн хэрэг шийдэж байгаа зарчим нь бол та энэ мөнгийг төлөхгүй гэж байгаа бол төлөхгүй гэдэг үндслээ өөрөө нотлохсон зарчимтай. Тэрийг нотолж чадаагүй бол төлөх байсан ч хамаагүй тэр мөнгийг чинь хэрэгсгүй болгоо шийднэ гэсэн юм нотлох баримтаа өөрөө бүрдүүлдэг юм зарчим дээр үндэслэж явдаг. За туршлагагүй буюу энэ өмгөөлөгчгүй орж байгаа хэрэг маргаанууд дээр ямар алдаа гардггүй гэхээр яг тэр хэргийн шийдлийн үед маргааны гол үйл баримтыг нотлох тэр баримт нь өөрт нь байдагтай ардаа. Юу гэдэг юм одоо нэг санхүүгийн баримт тэдэнд өрг төлсөн баримт ч байдаг юм уу? Эсвэл гэрээнд өөрчлөлт оруулсан нэг юм бичгийн баримт ч байдаг юм уу? Байдаг. Гэхдээ хэргийг шийдэхдээ нөгөө баримтаа өгөөгүй байж идэг. Тэр хэрэг яах вэ гэхээр шүүх бол тэр хэрэгт ирсэн байгаа цаасан баримтуудыг үндэслэж байгаа л энэ их хэмжлэл буюу мөнгөний өгөхгүй, хэмжлэг хэрэгсгүй болгоно хангана гэдэг нэг юм шийдлүүд гаргаждаг. Мэргэжлийн хуульчтай бол яг хуульч яг л нөгөө би одоо дахин хэлээд байгаа. Хуульчид бол хэдэн 10 ийм кейсүүдээр ажилласан учраас энэ кейс дээр ийм баримтад үндэслээд ийм шийдвэр гаргах магадaltaй гэдэг тооцоолтыг аль эзэн хийцэн байдаг учраас хуульчийн мэргэжлийн үндэс нь энэ дээрээ байгаа. Тэгэхээр тантай адилхан ийм кейс дээр ажиллаж исэн туршлагатай хуульчдыг илүү авч ажиллуулах нь бол та тэр хэрэг маргаанда одоо ялт байгуулах гэж ярьдаг те өөрийн талдаа шийдвэрлэх ийм боломж давуу талыг өгнө. Яг хөө зүгээр өмгөөлөгч авах, эс авах нь бол мэдээж үндсэн хууль зааснаар тухайн иргэн аж ахуйн нэгжийн эрх. Гэхдээ хуульчийн одоо үнцийн нэг талаас харах зүйтэй. Одоо нөгөө Shark Shark лүү нэг ярьсан биз дээ. Би хуульчд нэг тэгээ Монгол банк дээр нэг мөнгө битүүмжлэгдээд хуульчийн зөвлөгөө авч ямар үнэтэй байхаар нь болсон. Тэгээд хамгийн аимшигтай нь хуульчийн дэмжлэг авах гэсэн болоод илүү их алдагдал хүлээсэн гэдэг нэг юм яриа байдаг шүү дээ. Тэ сошиалар явуулсан. Тэгэхээр энэ бол хамгийн тод жишээ юм болов уу гэж харж байгаа. За таны хувьд бол шүүхийн маргаанд нэлээдгүй оролцсон өмгөөлөгч. За тэр тусмаа энэ бизнес эрхлэгчдийн маргааны өмгөөлж байсан гэж ойлголоо. Ер нь бол шүүхийн маргаан тухайн компани нэр хүнд үйл ажиллагаанд хэрхэн сөрөг үр дагавар авчирдаг вэ? Таны нэг жишээн дээр тайлбарлаад өгөөч. За бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх нь бол харьцангуй бас бага бах. Зүгээр бизнесийн алдагдлалд шүүхийн маргаан хүргэдэг. За хамгийн энгийн жишээ бол одоо А, Б хоёр хоорондоо гэрээ байгуулсан байж байгаад Б шүүхэд хандаад одоо А компаниас мөнгө нэгтгэх те. Мөнгө нэхэхэд иргэний эрх шүүхэд хэн шийдвэрлэх тухай хууль заасан нэг юм. Шүүхээс гарах шийдвэрийн бэлтгийг баталгаажуулах арга хэмжээ буюу данс хөрөнгийг битүүмжилдэг ийм арга хэмжээ байдаг. Нэхэмжил гаргасан компани хариуцагч компанийхаа дансыг хөрөнгийг битүүмжлүүлдэг.
За энэ бол маш том алдагдлуудад хүргэдэг. Одоо юу гэдэг бизнесийн үйл ажиллагааг доголдуулдаг тий. Одоо тендерт ороход хамгийн наазахын жишээ бол тендерт орохдоо ингээд хөрөнгийн баталгаанууд гаргадаг тий. Манай компани ийм хөрөнгөтэй, ийм санхүүгийн чадамжтай гэдгийг нотолдог. Тэгтэл нөгөө нэхэмжил гаргаад тэр нэхэмжлийн үндэслэхгүй ч байж болно шүү дээ. Нэхэмжил нь хангагдахгүй ч байж болно. Гэхдээ хамгийн том эрсдэл бол шүүхс гарах шийдвэрийн биелдэг баталгаажуулах буюу данс хөрөнгийн битүүмжилчдэг. Ингэхээр яг үхээр бизнес үйл ажиллагааг доголдуулдаг. Нөгөө дансыг хаагаад эхлэнгүүд ч орж ирсэн мөнгнүүдээ эргэлтэндээ оруулж чадахгүй болно те. Ингээд компани бизнес үйл ажиллагаа доголдоод эхэлнэ. Тэгээд хамгийн наацх нь бас тэр тендерт ороход тендерийн баримтчгүүдэд шаардж байгаа тэр эргэлтийн хөрөнгүүдээ нотлох боломжгүй байдал үүснэ гэх мэтчлээ. Ингээд компаниудын хувьд алдагдлын суурь болж байгаа. За энэ дээр хуульчид бол бас өмгөөлөгчид үн цэнэ өгдөг юм болов уу гэж харддаг. За шүүхс гарах шийдвэрийн биелдэг баталгаажуулах буюу энэ арга хэмжээ маань тухайн хариуцагчийн үйл ажиллагаа, бизнесийн үйл ажиллагааг доголдуулахгүй байх үндсэн зарчимтай. Хуульд бас энэ талаар зохицуулт нь байдаг. Тэгэхээр өмгөөлөгч хуульчд байх ороод ирэхээр ямар тохиолдолд энэ данс хөрөнгийг битүүмжлүүлэхгүй байх боломжтой юм бэ гэдэг талаас нь зөвлөгөө өгөөд тэр хэрэг маргаан дээр хүсэлт гомдлуудаа гаргаад бас энэ арга хэмжээнд сүрслэн сэргийлж чаддгийм болов уу гэж хардаг. Одоо миний ажиллаж байгаа кейсүүд төр бол зөндөл ийм асуудал үүсэж байгаа. За та нэвтрүүлгийн эхэнд гэрээний хүчин төгөлдөр байдлыг тайлбарлахдаа энэ хууль зөрчсөн болон хууль заасан хэлбэрийн шаардлага хангаагүй гэрээлцлүүд хүчин төгөлдөр бус байдаг талаар дурдсан. Энийг нэг дэлгэрүүлээд нэг тайлбарлаад өгөөч. Тийм. Одоо жишээ нь хууль зөрчсөн гэрээ гэхэлэр хүмүүс сонсоод ойлгохгүй л хальтаа тийм ч одоо яахлаар гэрээний хууль зөрчдөг гэдэг агуулга ч юм уу тий. За ер нь иргэний эрх зүйн нэг юм нийтлэг зарчим байгаа. Хуулиар хориглоогүй бүх нь бол одоо нээлттэй. Тэгэхээр илүү бүх хэлцлүүд нээлттэй, бүх нөхцлүүд чөлөөтэй байж болно. Заавал хууль заасан тэр нэрлэгдсэн төрлийн гэрээнүүдийг байгуулахгүй хоёулаа тохироогоо хийгээд хэдэн ч төрлийн гэрээний шинжтэй нөхцлүүдийг тохироод явах боломжтой. Хуулиар одоо юу гэдгийг нэг хэд жишээ нь компани тухай хуулиар тэр нөгөө компани үйл ажиллагаанд хориглох зүйлүүд донд пирамид тогтолцоо бидний ярьдаг нэг сүлжээний тогтолцоог хориглодог шүү дээ. Ийм хэлбэрээр бизнесийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэдэг пирамид тогтолцоо. За ингээ хориглосон байж итэл яг энэ агуулгаар гэрээ байгуулсан байж болно тийм ээ. Компани байгуулад нөгөө компани маань яг энэ сүлжээний бизнесийн зорилгоор хуульд хориглосон үйл ажиллагаа явуулаад гэрээ байгуулад эхлүүл энэ гэрээ бол хуульд хориглосон байгаа зүйлийн талаар хийгдсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бус байна. Хүчин төгөлдөр бус байх учраас анханасаа эрх үүрэг хариуцлагын асуудал тэр гэрээний хувьд бол яригдах үр дагавар яригдахгүй байх ёстой гэсэн. Хүчин төгөлдөр бус хэлцэл нь байгуулагдсан үеэс хүчин төгөлдөр бус байна гэсэн юм хуулийн зохицуулалттай. За хэлбэрийн шаардлага бол арай илүү ойлгомжтой. Гэхдээ нийт иргэд талдаа хэлбэрийн шаардлага зөрчсөн хэлцлүүд нь нэлээд байгуулагддаг. За хамгийн түгээмэл хэлбэр бол үл хөдлөхийн төрөнгийг худалдаа авах асуудал дээр түрүү дурдсан нотариотоор оруулах ёстой, бичгээр байгуулах ёстой гэдэг. За энийг хангахгүйгээр хүмүүс хамаар тохироод аль хэзээ нөгөө байшингаа ч юм уу үл хөдлөхөө орон сууцаа ч юм уу тохиролцоод мөнгө өгцөн тий. Буцаад бичгийн гэрээ байхгүй. Тэгээ нөгөө байранд орон амьдэрсэн. Нэрэн шилжихгүй гацчихдаг тий. Тэгээл шүүгдэх асуудал үүсдэг. За энэ бол шаардаад эхлэхээр хүчин төгөлдөр бус хилцэл болж хуурдаг. Хүчин төгөлдөр бус хилцэл болохоор өгсөн авсан зүйлээ буцаах ёстой юм шиг юм сүрэг ойлгомжгүй үр дагаварт бас хүргэдэг. Дараагийн нэг жишээ гэвэл түрээсийн гэрээ байдаг тийм. Түрээсийн гэрээ бол мөн бичгээр байгуулагдаад түрээсийн аж ахуйн үйл ажиллагааны зорилгоор явуулж байгаа түрээсийн гэрээг бичгээр байгуулад улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ёстой. Ингэж бүртгүүлэх хүн хүчин төгөлдөр бус байх ийм нөхцөл болдог. Хүчин төгөлдөр бус болохоор нөгөө л нэг гэрээний заасан түрээсийн төлбөрөө бүрэн авч чадах уу? Түрээсийн гэрээнд гэж заагаад байгаа тэр алдангуудаа тоодч авч чадах уу гэх мэтлээ. Алдагдал үүсэх эрсдлүүд бас байдаг аа л гэж байна. За ойлголоо. Та өнөөдрийн сэдвийн хүрээнд манай үзэгч сонсогчдод зориулаад ирээдүйд гарах эрсдлээс нь урьдчилан сэргийлсэн байдлаар за тэр тусмаа бизнес эрхлэгчдийн нэг юм практик зөвлөгөө хэлээч. Практик зөвлөгөө хэрэг чинь
бодит кейс ер нь хэрэг маргаанууд тийм ер нь яг хууль тогтоомжийн бодит хэрэгжилтэн дээр байдаг асуудлуудын хувьд зөвлөж бизнес эрхлэгч нарт. Яг хуу хуульчдад бол нэг юм давуу тал байгаа. Хэргийн одоо шийдэл нөгөө түрүү яриад олон хэргийн шийдлүүдийг харахаар тухайн төрлийн харилцааны сөрөг үр дагавруудыг бол урьдчилаад харчиж байгаа. Хамгийн наацхийн бид нар шипи өгдөг зүйл бол шүүхийн жишг шийдрүүд тийм ээ. За шүүхийн жишг шийдрүүдээс л ярих нь зүйтэй юм болов уу гэж бодож байна. Шүүх нэгэнт ийм хэрэг маргааныг ингээд шийдчихдэг учраас та гэрээ байгуулах үедээ энэ одоо жишг маргаан дээр гарсан алдааг давтахгүй байх нь зүйтэй юм болов гэдэг агуулгаар нь. За хамгийн хүмүүсийн буюу бизнес эрхлэгчдийн гаргаж байгаа алдаа бол хөнөөлцөх хугацаа гэдэг зохицуулт байна. Иргэний хууль дээр хөнөөлцөх хугацаа хэд хэдэн тусгай хугацаа байгаа. Хамгийн түгээмэл нь бол гэрээний хөнөөлцөх хугацаа. Хоёулаа гэрээн дээр илүү төвлөрч ярьж байгаа учраас гэрээнээс үүдэлтэйгээр шаардах нөгөө талаасаа шаардах хөнөөлцөх хугацаа бол 3 жил байдаг. За ингээд дээд шүүхтэр сая миний анзарж байгаа 2-3 жишг шийдвэрүүд гарлаа. Хамгийн харамсалтай нь би одоо юу гэдгийг тань 500 сая төгрөг зээлүүлсэн ч юм уу хөрөнгө оруулалт ч юм уу хийцэн байдаг те. За тэгээд гэрээний үүргэн зөрчигдөөд мөнгөө буцааж авах хэрэгтэй шүү дээ би танаас 500 сая төгрөг. Энэ бол бага мөнгө биш. За ингээд мөнгө авах байтал та надад ямар нэгэн байдлаар шалтгаан тавьж явж байгаа 3 жилийн хугацаага өнгөрөөчдөг те. За би шүүхэд хандангууд шүүх хөнөөлцөх 3 жилийн хугацаа дууссан байна. Тэм учраас таны нэхэмжлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болох уу 500 сая төгрөгийг төлөх үнэлэлгүй байна гэж шийдчихдэг. Шудраг усны зарчмын үүднээс харах юм бол энэ бол шудраг бус зүйл. Нөгөө талаас хууль ёсны зарчим гэх ярих юм бол хуульд нэгэнт ингэж заасан учраас ялцчгүй энийг авч чадахгүй. Тэгэхээр шудраг усны зарчим, хууль ёсны зарчим за түрүүн ярьсан нөгөө иргэний хуулийн хууль мэдгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэх мэтлэн ийм зарчмууд байгаа. Тэгэхээр эдгээр бүх нөхцөл байдал дээр ер нь альва бизнес эрхлэгчд маань компани дээр хуульчтай, хуулийн зөвлөгтэй байх хэрэгтэй. Наацхан төв хуульчтай, хуулийн зөвлөгтэй байхад хөнөөлцөх хугацаа дуусаад юм авч чадахгүй шүү. Тийм учраас тэрнээс нь шаардъя. Эсвэл энэ хөнөөлцөх хугацааг сунгах үндэслүүдийг сунгах гэдэг ингээр ярихад ийм сунгах буюу энэ хөнөөлцөх хугацаа тасалдах нөхцөл байдлуудыг үүсгэе. Гэрээний хууль шинжилсэн нэмэлт өөрчлөлт оруулъя гэх мэтчлэн өөрсдөндөө бас давуу байдлыг олох ёстой. Тэгээд яг хөө мэрэгжлээ одоо баг зэрэг сурчлахад тийм ээ. Энэ хуульчдын, өмгөөлөгчдийн дадлага, туршлага, онлын мэдлэг, хуулийн мэдлэг бол бас таны бизнест гарах алдаа, эрсдэл, санхүүгийн алдагдлаас үргэлжлэн сэргийлэх боломж болдог шүү гэж хэлье. За миний дараачийн дараачийн асуулт болохоор гэрээний гол залтуудыг ингээд талууд буруу ойлголцсон тохиолдол байдаг тий. Тэр тохиолдолд тэр гэрээ элцлээс хэрхэн яаж урьдчилан сэргийлэх вэ? За эсвэл хэрхэн яаж шүүхд хандах ёстой байдаг юм бол? Гол залтууд гэхээр үндсэн нөхцлөө буруу ойлголцсон гэдэг юм уу? Тэгээ нэг ностой төрөгдлийн улмаас хийх хилцэл ч юм уу. Бас л нөгөө түрүүний ярьдаг хүчин төгөлдөр бус юм уу эсвэл хүчин төгөлдөр бус байх хэслийн тухайд яригдж байгаа бох. Энэ дээр нэг хоёр зүйл яригдах юм байна. Нэгдүгээрт гэрээг тайлбарлах гэж асуудал байгаа тийм. Нөгөө хоёр маань гэрээ байгуулахдаа нэг заалтыг хоёр өөр утгаараа ойлгоцсон байгаа тийм. Тэгэнгүүт иргэний хуульд гэрээг тайлбарлахтай холбоотой зохицуултууд байгаа. Ер нь бол гэрээг бичигдсэн үг хүсгээр нь ойлгож тайлбарлана. Энэ нь ойлгомжгүй байгаа гэвэл талуудын хоорондын одоо гэрээний бусад энэ нөхцлүүдэд уялдуулаад ер нь энэ ажил гүйцэтгэх гэрээ байсан юм уу эсвэл хөлсөөр ажиллах гэрээ байсан юм уу гэдэг те гэрээний шинжээр нь ялгаж одоо зааглаж ойлгохтой холбоотой болох байх гэж бодож байна те. Тэгээд мэдээж шүүх дээр ирэхээр бол илүү нөгөө нэгэнт одоо талууд гэрээнийхээ гол нөхцөлөө өөрсдөө ойлгоогүй учраас шүүхийн маргаан дээр мэрэгжлийн хуульчид энэ гэрээний төрлийг тодорхойлох хэрэгтэй болно гэсэн. Нэг талаасаа хоёр талын өмгөөлөгч тэр хэргийг шийдэж байгаа мэрэгжлийн хуульч буюу шүүгч. Ингээд гэрээг гол нөхцөлөө гэрээний шинжид дээр нь үндэслээд онлын хувьд энэ одоо ямар төрлийн гэрээ юм бэ? Талуудын тохиролцоо нь юу байсан? Энэ нь иргэний хуульд заасан ямар төрлийн гэрээ байсан? Ийм төрлийн гэрээ байсан бол
талуудад хин нь хинээсээ юуг шаардах боломж байгаа юм бэ гэдэг одоо хууль зүйн үндэслэлийг илүү нарийн гаргаж ирээд мэрэгжлийн хуульчдын одоо мэдлэг чадварын үндсэн дээр энэ бол тодорхой болно л доо. Мэдээж нэгэнт хоёлоо ойлголцохгүй тодорхойгүй болоод эхэлчихээр одоо шүүхэд хандаал шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь л зүйтэй юм байна л да. За ойлголоо. За бас компани байгуулахад компани одоо хувьцаа эзэмшигч нарт бас яригддаг хуульч нарын зөвлөдөг нэг гэрээ бол хувьцаа эзэмшигч нарын хамтран ажиллах гэрээ гэж байгаа тийм. Энэ гэрээг ер нь яг байгуулах хэрэгцээ шаардлага хэр өндөр байдаг вэ? Компани дүрмээрээ зохицуулагдаад явчих боломжтой асуудал юм уу? Эсвэл тухайлсан байдлаар хувьцаа эзэмшигчийн нарын одоо хамтран ажиллах гэрээ гэж гэрээ байх нь зүйтэй байна уу? Та энэ дээр нэг өөрийнхөө бодлыг хэлээч. За яг хуульчлагдсан агуулга харах юм бол компани байгуулахгүйгээр хамтарч ажиллаж байгаа тохиолдолд хамтран ажиллах гэрээ байгуулнаа гэсэн хамтран ажиллах гэрээний зохицуулт байна. Компани байгуулж байгаа тохиолдолд компани дүрмээр тухайн нэр компани бүтэц, удирдлага зохион байгуулалт, хөрөнгө оруулалтыг хуваарлах, ашиг алдагдлыг хүлээх зарчим гэдэг. Бүгдийг нь бол компанийн үндсэн баримтчгүй компани дүрмээрээ тогтоох ёстой. Практик дээр яаж ийнө вэхээр хувьцаа эзэмшигчид хамтран ажиллах гэрээ байгуулж байгаа. Энийг бол буруутгах зүйл бий байхгүй л гэж хардаг. Нэгэн тал иргэний эрх зүйн энэ харилцаа илүү чөлөөтэй, нээлттэй ийм салбар эрх зүй учраас компани дүрмэн дээр зохицуулагдаагүй илүү нарийн одоо асуудлуудыг эсвэл компани байгуулагдахаас өмнөх тэр тохиролцоо юмнуудыг бол хамтран ажиллах гэрээн дээрээ тусгаад явах нь зүйтэй. Ер нь хамтран ажиллах гэрээ байгуулад нөхцлүүдэд детальны тодорхой болгоод явах нь буруутгах зүйл байхгүй. Аль аль нь л хэрэгтэй. Компани дүрмгээ ярьсан дээр нэг зүйлийг хэлэхэд сая би нэг компани дүрм энэ компани үндсэн баримтчиг хамгийн одоо бүхэл тохироонууд те хоёр хувьцаа эзэмшигчдийн тохироонууд байх ёстой гэд ярьж байгаа те. Гэтэл хамгийн харамсалтай нь манай одоо иргэд компани байгуулахдаа хоёр хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчтай нэг нь одоо гүйцэтгэгч юм уу ингээд энэ хоёр нь компани байгуулахдаа юу болж байна вэхээр дүрмээ яг ингээд түр гэрээ байгуулах гэж байгаа юм шиг ингээд сууж боловсруулдаг байхгүй. За компани дүрм бол компани үндсэн баримтчиг шүүхтэр хоёр хувьцаа эзэмшигчтэй хооронд маргаан гарахад тэрийг баримтлах одоо гол баримтчиг болж хуурдаг. Тэгэхээр компани дүрмийг нөгөө улсын бүртгэлтээр байдаг бэлэн загварууд ашигладаг. За магадгүй тэр нөгөө мэрэгжлийн бус хүмүүсийн боловсруулсан дүрмүүдийг ашиглаад байгаа. Тамга тэмдгийн үйлдвэрийн одоо хүмүүс чинь хуулийн этгээдийн бүртгэл буюу компани үүсгэн байгуулах асуудлыг одоо зөвлөгөө өгөөд бэлэн загвар өгөөд байж байгаа. Тэгээ эдгээр нь бол маш том алдаа болдог. Компани дүрм танай компани үндсэн хууль гэж хэлж болох баримтчиг учраас яг л нөгөө гэрэн дээр суудаг шиг та хоёрын тохиролцооны хамгийн ихний одоо ажлын суурь учраас тэн дээрээ детальны дүрм нөхцөл болгон дээр анхаарч өөр өөрийн санаачлах тэр ашиг алдагдлын хуваарлах зарчмуудаа ч юм уу тусах хэрэгтэй. Энийг бас нэмж хэлэх нь зүйтэй байна. За ойлголоо. Мэргэжлийн хуульч өмгөөлөгч та бүхэнд хэрвээ компани байгуулах гэж байгаа бол компани чухал баримт бичиг нь компани дүрм байдаг юм аа. Тийм учраас тэр дүрм дээр гэрээ хэлцэл байгуулж байгаа шиг хуулийн зөвлөгөө авч байгаарай гэж зөвлөж байна. За миний дараагийн асуулт болохоор айгүй энгийн асуулт байгаа юм. Гэрээг ер нь дэлгэрэнгүй бичих, дэлгэрэнгүй агуулгатаар байгуулах ёстой юу? Эсвэл зүгээр юу гэдгийг иргэний хуулийн 243 дугаар зүйл заасны дагуу гэрээ хийгдэж байна гэдэг юм ерөнхий товч агуулгаар хийх ёстой юу? Энэ хэрэг ач холбогдолтой вэ? За гэрээний хувьд ийм байгаа. Хууль заагдсан байгаа. Тухайн төрлийн гэрээ байгуулагдсан байхад одоо нэг жишээн дээр ихэд ажил гүйцэтгэх гэрээгээ яриа тийм ээ. Ажил гүйцэтгэх гэрээн дээр ихэд ажил гүйцэтгэх гэрээг амарч болон бичгээрч байгуулж болно тийм. Нэгэнт амар байгуулж байгаа бол тэр ямар ч нөхцөл заагдаагүй гэсэн үг шүү дээ. Тэр нотлогдохгүй учраас. Тэгэхээр яах вэ гэхээр шүүхтэр гэрээг тайлбарлахдаа хууль заасан нөхцлүүдийг ярьдаг. Талууд таны ярьсанчлан гэрээгээ товчхон байгуулцдаг тийм. Одоо иргэний хуулийн тэдгээр зүйл заасны дугаар ийм гэрээ байгуулваа. Тэгээд бусад асуудлыг хуулиар зохицуулна гэдгээр хамар байгуулснаас ялгааг болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол жоохон зохимжгүй, эрсдэлтэй нөгөө миний яриад байгаа тодорхойгүй гэрээ гэдэг одоо агуулга руу орох юм л гэж бодож байна. Харин талуудын хооронд байгуулагдж байгаа гэрээ аль болох дэлгэрэнгүй байх хэрэгтэй. Хин хин нь
ямар эрх үүрэгтэй оролцох юм, ямар ажлуудыг хийж гүйцэтгэх юм гэдэг юм уу те. Гол нөхцлүүдээ заавал мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авч чаддгүй маа гэж бодоход тэр нөхцлүүдийг тусгаж байх нь бол зүйтэй. Тусгагдсан нөхцөл бүрээр хожим нь бол одоо маргаан гарахад тэр маргааныг хаглах ач холбогдолтой учраас аль болох гэрээнтэй дэлгэрэнгүй нөхцлүүдэд тусгаад явж явах нь зүйтэй. Тэгээ мэдээж хуульч ороод ирэхээр нөгөө түрүүнээс бас дурддагдаад байгаа хууль зөрчиггүй юу гэдэг асуудлууд дээр тодорхой хэмжээний зөвлөгөөнүүдийг өгөөд явбал илүү оновчтой болно. Үгүй юм а гэж бодоход өөрсдөө хоёлаа эхлэлтийн зэг дээрээ тэр тодорхойгүй нөхцлүүдээ ийм асуудал гарвал хоёлаа ер нь яах вэ гэдэг таамаглал дэвшүүлэх байдлаар эрсдлээ тодорхойлоод гэрээгээ байгуулдаг байх нь бол зөв юм л үү. За ойлголоо. Баярлалаа. Дараагийн асуулт болохоор за гэрээ бол хоёр талын одоо харилцан тохиролцож байгаа эрх зүйн байранд бичиг. Тэр агуулгаараа аль тал нь гэрээндээ санал оруулах эрхтэй байдаг бах тий. Тэгэлэг бах. Тийм. Тэнгүүт одоо манай зарим хуулийн этгээд иргэд энэ талаар төдийлөн сайн ойлголтгүй байх шиг байна. Та бас түрүүн дурдлаа гэрээний чөлөөт байдлын зарчим гэж байгаа гэдэг. Тэгэхээр ер нь гэрээнд санал оруулъя гэдэг нөхцөл байдлыг яаж илэрхийлэх ёстой юм? Энэ талаар та нэг тайлбарлаад өгөөч. За энэ дээр нэг юм хоёр ялгаатай ойлголт байгаа. Нэгдүгээр нэгэнт хэвлэгдсэн гэрээ те бэлэн олноор байгуулагддаг гэрээ. Хамгийн түгээмэл жишээ бол даатгалын гэрээ. Иргэдтэй байгуулж байгаа, бараг хуулийн этгээдүүдтэй байгуулж байгаа даатгалын гэрээнд бол даатгалын компаниас боловсруулчихдаг. Тэгээд нөгөө даатгалын багц дүрмээ харахаар ч гэсэн санхүүгийн зохицуулахаар тухайн гэрээнийхээ нөхцлүүдийг бүртгүүлээд тэрийг өөрчлөхгүйгээр байгуулах хэрэгтэй гэж урмалдсан ч байгаад байх шүү. Ингээд харахаар тэр гэрээг бол уншиж танилцаал зурна. Би өөрчлөлт оруулъя гэхээр өөрчлөлт оруулах боломжгүй юм нөхцөл байдал үүсдэг. Тэгээ хэвлэлцэн те. Тэгээ даатгалын чинь хүмүүс ямар орчинд хийлэгдэх вэ? Машин авах үедээ цаагаас даатгуулж игээд тэгэхээр чинь нөгөө юун гэрээтэй танилцаад нэмэлт өөрчлөлт оруулах. Тэгэхээр энэ бол стандарт нөхцөлөхийн гэрээ тийм хуулийн зохицуулалттай болсон. Стандарт нөхцөлөхийн гэрээ. Стандарт нөхцөлөхийн гэрээн дээр бол мэдээж одоо юу гэдгийг санал хүлээн авч байгаа талд ойлгомжгүй асуудал үүсэх юм бол ашигтай шийдэх нэг давуу тал байгаа. Гэхдээ байнгын одоо тэр гэрээг боловсруулсан талдаа давуу нөхцөлтэй юм яваад байгаа. Энэ бол хувьчлагдсан. Олон улсад ч бас ийм жишүүд бол байгаа. Ийм гэрээ байгаа. Нөгөө талаас илүү харьцангуй одоо харилцан бие биентэйгээ гэрээний талаар саналаа одоо чөлөөтэй байгуулагдах юм боломжууд. Хамгийн наацхан чинь орон сууц захиалгын гэрээ. Одоо иргэд маш ихээр байгуулж байна. Орон сууцаа өрчил захиалж байна. Тэгээ хугацааны дараа тодорхой хугацааны дараа авна гэдэг. За энэ дээр бол барилгын компаниуд санал бол гэрээгээ бол төслөө өгч явах шиг байна. За тамаа гэрээтэй танилцаад зурагч. Ер нь ихэнхдээ бизнес эрхлэгчид бас танилцаад зураа гэдгийг хэлж байна. Иргэд танилцаад нөхцөл өөрчлөлт оруулах юм саналуд бол гарч ирж байгаа бах. Тэн дээр компанидаа юм хүсэлтэд гаргаад аль болох ер нь түрүү яриад байгаачлан бичгээр хүсэлтэд гаргаад явах нь бол зүйтэй. За гэрээг тайлбарлахтай холбоотой асуудал яг энэ дээр дахиад гарч ирдэг. Яг эхлэлтийн тэр гэрээ байгуулах процесс дээр магадгүй та энэ нөхцөлийг би юу гэж ойлгох юм бэ? Ингэж өөрчлөё гэж санал гаргацсан байдаг тийм. Нөгөө тал маань түүнийг хүлээж авахгүйгээр гэрээ байгуулагдсан байж болно. Хожим нь яг тухайн нөхцлөөр маргаан гарах юм бол танд ашигтай нөхцөл байдал ч үүсдэг тийм. Тэгэхээр гэрээний талууд харилцан тэр тодорхойгүй нөхцлүүдэд илүү бичгээр ч юм уу саналаа гаргаад тэр нэмэлт өөрчлөлтүүдэд тусгуулаад явдаг байх нь бол зүйтэй. За ойлголоо. Баярлалаа танд. Үзэгч сонсогчдоо терминал 1 тэг хөтөлбөр хууль эрх зүйн болон энэ удаагийн дугаар та бүхэнд хүрлээ. За бид өнөөдөр бизнесээ хуульд хэрхэн нийцүүлэх вэ? Сэдвийн хүрээнд за өмгөөлийн цэц партнерс хууль зүйн фирмийн гүйцэтгэх захирал лавсруу хуульчтай ярилцлаа. За мэрэгжлийн хуульч та бүхнийг бизнесийнхаа үйл ажиллагаанд туршлагатай ур чадвартай өмгөөлөгч нараас зөвлөгөө авах нь за ирээдүйд гарах эрсдлээс урьдчилан сэргийлнэ гэж зөвлөж байна. За ингээд эх 7 хоногт энэ цагтаа энэ өдрөөртөө иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй. За